Монгол улсын агаарын бохирдол утаа сүүлийн 4 жилд үлэмж их хэмжээнээс 26% буурсан гэж цаг үр орчны шинжилгээний газраас мэдээллээ. Ийхүү буурсан Улаанбаатар хотын утаа ургийн өсөлтөнд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг гадны эрдэмтэд судалж эхэлжээ. Ингээд агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж ашигласан ээжүүдээс гарсан нэран биеийн хэмжээ агаарын бохирдлыг бууруулах ямар ч арга ашиглаагүй ээжүүдээс мэндэлсэн нураагаас 1.4 см-ээр урт 80 г илүү жинтэй байжээ. Энэ судалгааны үр дүнгээс харахад агаарын бохирдол ургийн өсөлт үржилтэнд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг харж болно. Хэрэв одоогийн Улаанбаатарын утааг яаралтай бууруулахгүй бол ураг няран эрүүл мэндэд маш хортойг судлаач Рен Эйлен анхааруулжээ. Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж Швейцарын холбооны улсын Давос хотноо болсон дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтанд оролцож өчигдөр эх орондоо ирлээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдж байгаа асуудал түүнийг шийдвэрлэх боломж санаачлага цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлцүүлэг өрнүүлж энэ удаагийн чуулга уулзалтаар үйлдвэржилтийн 4 дахь дэвшил ерөнхий сэдвийн хүрээнд 250 гаруй салбар хуралдаан болжээ. Өнгөрсөн 2015 онд төрийн албаны халаас илгээд цомогтголтой холбоотойгоор шүүхэд ирэх энэ талын маргаан нэмэгдэжээ. Тухайлбал 2015 онд төрийн албаны маргаан өмнөх жилээс 34.7%-аар нэмэгдэжээ. Өөрөөр хэлбэл шүүхэд ирсэн захиргааны маргааны 26.8%-ийг төрийн албаны асуудал эзэлжээ. Хууль зүйн сайд Дорилогч Жов өчигдөр Тахрын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцсан байна. Удахгүй Дорилогч Жов сайд улсын их хурлд Тахрын албаны тухай болон гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өргөн барих юм а. Энэ хуулийн төсөлд одоогийн Тахрын ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт оруулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын дэргэд Тахрын алб болгож гэрч хохирогчийг хамгаалах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар тусгажээ. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга мөнхтөр өчигдөр мэдээлэл хийжээ. Тэрээр сүүлийн үед нөөцтэй холбоотой гомдлууд их гарч байна. Албан байгууллагууд үнэ нэмхийн сацуу зохиомл хямдрал зарлаж байгааг цаг тухайд нь шалгаж байгаа. Тухайлбал Улаанбаатар төмөр замаас тасалбараа алга болгосон тохиолдолд дахин худалдаа авах, мөн тасалбар дээр нэмж цай, ор хүнжлийн мөнгө нэхэх, бэлэн бус төлбөрийг зөвхөн хаан банкны картаар төлөх шаардлага тавих зэргээр хэрэглэгчдийн эрхийг ноцтой зөрчиж байгааг илрүүлсэн. Одоогоор дээрх зөрчлөө арилгах үүрэг даалгавар өгөөд байна гэж мэдэгджээ. Нийслэлийн засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Бата Унгар улсын аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг 3 дахь улсуудад экспортлох үйл ажиллагаа явуулдаг Sabadich Cosme Ish Mopito корпорацийн ерхий захирал Thomas Gula Covax Professional Project компани ерхий захирал Лин Ганталны нар авто худалдааны зохицолборын бүтээн байгуулалтанд хамтран ажиллахаар санамж бичиг үзүүлжээ. Унгар улсын ерхий сайд Виктор Орбаны Монгол улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Монгол-Унгарын бизнес форум зохион байгуулагдсан юм а. Форумд хоёр улсын ерхий сайд нар оролцож үг хэлсэн юм. Ерхий сайдаа сайхан бэлэг хэлсэн үгэндээ газар зүүн байршлын хувьд Монгол улс Европын холбоо, Унгар улсаас хол оршдогч, Оросын холбооны улс бүгд найрамдагтад ард улс гэсэн дэлхийн 2 том зах зээлийн дунд оршдгоо. Энэ зах зээл рүү манай улсаар дамжуулан гарах боломж таатай нөхцөлд бизнес эрхлэгч та бүхэнд байна гэдгийг онцолжээ. Монгол банк сар бүр гаргадаг ипотекийн зээлийн тайлангаа гаргасан байна. Тайлангаас харахад арилжааны банкар дамжуулан 77,105 иргэн ипотекийн зээлд хамрагджээ. Гэсэн чи зээл авах иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тодорхойлбол 2015 оны 12 дугаар сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 32.3%-аар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56.9%-аар буурсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өршөөгдсөн ч дахин гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн талаар сүүлийн үеийн мэдээллийг өчигдөр өгсөн байна. Хамгийн сүүлд гэхэд өршөөгдсөн 2 иргэн хулгайн хэрэгт холбогдож шүүхээр шийдвэрлүүлжээ.